Учир нь бүх хүмүүс авралыг авчрагч Бурхны нэгүсэл үзэгдэн бидэнд бурханлаг бус байдлыг болон ертөнцийн шунлыг үгүйсэхийг мөн идүүгүй үед ухаалаг зөвхт байдлаар болон бурханлаг амьдрахыг сургадаг. Ингэхдээ бид өөрсдийн агуу бурхан ба аврагч болох Есүс Христийн цог жавхлант илэрхийлэл хийгээд ёроолт найдварыг хүлээдэг. Тэр өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин өөртөө сайн үйлсийн төлөө зүтгэлтэй тусгаар ард түмнийг цэвэршүүлэхийн тулд юм. Бурхан түүхээс ямар үр дүн гаргах гэж энэ их бозор мууг үл тоож зовлон зүдгүүрийг хөлцөж байгаа юм бол хэмээн та бодож байгаа бол би хариулъя. Бурхан өөртөө хүмүүсийг гаргаж авах гэж тэрэ. Бурхан үүнийг л зорддог юм аа. Одоо бүгдээрээ суур тавих сэдвийнхээ 3 дахь хичээл рүү орцгоё. Хичээлийн маань сэдэв бол гимшлээс итгэл рүү. Итгэлд хүргэх цорын ганц зам нь гимшил гэдгийг би шууд л хэлье. Таныг итгэл рүү аваачна гэж амладаг бусад бүх арга зам нь худал хуурмаг юм шүү. Гимшилгүйгээр жинхэнэ итгэл байх ч боломжгүй. Харин одоо өмнө үздсэн хичээлээ товч давтъя. 1-р Христ итгэлийн суурь нь Есүс Христ юм аа. Тиймээс өөрийгөө жинхэнэ итгэгч гэдэг хүн бүр амьдралаа тэр суурин дээр босгон байгуулах ёстой. Есүс Петр хоёрын хооронд өрнсөн халз ярилцлага дээр Петр та бол Христ, Месая, амьд бурхны хүү гэж тунхагласан. Энэ явдал итгэгч хүн бүрийн амьдралд болох ёстой. Энэ нь 4 үе шаттай үйл явдал гэдгийг би бас заасан. 1-р нүүр тулах. Есүс Петр хоёр нүүр нүрээ харан ярилцсан. Тэдний дунд зуучлагч, тахилч, 3 дахь хүн гэж байгаагүй. 2-р Есүс бол мужааны хүү биш. Харин амьд бурхны хүү гэдгийг бурхны сүнс илчилсэн. 3-р Петр илчиллийг хүлээн авсан. Петр үүнээс татгал заагүй, харин хүлээн авсан. 4-р тэрээр итгэлээ олон нийтэд тунхагласан. Энэ 4 бүтэц нь жинхэнэ итгэгч хүний амьдралын амин чухал суурь бүтэц гэдэгт би итгэдэг. Халз тулах, илчлэл, хүлээж авах, тунхаглах. Үүний дараа бид маш чухал практик асуудлыг сурсан. Энэ нь юу вэ гэхээр суурьа тавьсныхаа дараа энэ суурь дээрээ яаж барьж босгох вэ гэдэг асуудал. Тэгээд Есүсийн ярьсан цэцэн ба мунхаг хүний сургаалт үлгэрээс бид энэ суурь дээр барьж босгохын тулд хамгийн 1-р нь Библи нь Бурхны бичмэл үг мөн. Бас Есүс бол амьд үг гэдгийг хүлээн зөвшөөрөөд Есүсийн хэлсэн зүйлийг сонсож үйлдэх юм а гэдгийг сурсан. Тэгэхээр суурь дээр барьж босгох арга нь Есүсийн хэлснийг сонсож үйлдэх ажээ. Үүнийхээ дараа бид Бурхны үгийн хүчийг үзсэн. Эрх мэдэл гэдэг үг нь зохиогч гэдэг үгээс язгууртай болохыг сурсан. Тиймээс эрх мэдэл нь зохиогчоос хамаардаг байх нэ. Библийн эрх мэдэл нь зохиогчоос хамаардаг бөгөөд Библийн зохиогч нь ариун сүнс юм а. Ариун сүнс нь Бурхны сүнс бөгөөд Бурхан өөрөө юм. Түүнчлэн үг нь бичмэл үг бөгөөд хүн үг гэсэн 2 хэлбэртэй байдгийг бас сурсан. Хүн үг гэдэг нь махан биеэр ирсэн Бурхны үг болох Есүс юм. Дараа нь би энэ бүхнийг Библиэд хандах таны хандлагатай холбож ярьсан. Би үнийг байнга хэлдэг. Одоо ч бас дахин хэлье. Хүн Бурхны үгийг хэдий чинээ хайрлана, Бурхныг төдий чинээ л хайрлана. Хүн Бурхны үгийг хэдий чинээ дагна, Бурхныг төдий чинээ л дагна. Хэрв Бурхан таны амьдралд ямархуу байр суурь эзэлж байгааг мэдмээр байвал Бурхны үг таны амьдралд ямар байр суурь эзэлж байгааг хар. Тэдгээр нь яг адил юм.
Библи нь бичмэл үг. Харин Есүс бол хүн үг юм. Бичмэл үгээр хүн үг амьдралд маань ирдэг. Харин өнөөдөр миний бие доктрины суурийн талаар ярилцмаар байна. Есүс Христ бол суур гэдгийг бид сурсан. Гэхдээ шинэ гэрээ нь бас доктрины суурийг илчилдэг. Энэ илчиллийг сая Христэд итгэгч анзааралгүй өнгөрдөг. Еврей номын 6-гийн 1-3 дугаар ишлэлд маш тодорхой тэмдэглэсэн байдаг. Бүгдээрээ Библийг нэгээд Еврей 6-гийн 1-3-ыг гаргацгаая. Тиймээс Христийн тухай анхдагч ойлголтыг орхиж төлөвшөлт рүү тэмүүлцгээе. Ингэхдээ үхсэн үйлсээс гэмшлийн болон Бурханд итгэх итгэлийн баптисмууд болон гараа тавих тухай, үхэгсдээс амьлуулагдах болон мөнх шийтгэлийн тухай сургаалуудын суурийг дахин тавихгүй бай. Хэрв Бурхан зөвшөөрвөл бид үүнийг хийнэ гэж хэлсэн байна. Энд нэгтгэх хэрэгтэй хоёр өөр зүйл явж байна. Нэгдүгээрт суурийг зайлшгүй тавих шаардлагатай. Суур тавиагүй бол байшин барих талаар санах хэрэггүй. Харин суураа тавьчихсан хүн тэр суураа ахин тавьдаггүй. Харин байшингаа сүндэрлүүлэх ажилд орно. Энд хоёр өөр санаа явж байгаа бөгөөд бид энэ хоёр санааг нэгтгэж байж зорилгодоо хүрнэ. Гэхдээ Еврей номын 6-гийн 1 дээр суур гэснийг харж байгаа биз? Энэ нь Христ итгэлийн доктрины суур бөгөөд дотроо 6 доктриныг багтаадаг. Эдгээрийг харин үзцгээе. Нэгдүгээрт үхмэл үйлсээ гэмших. Хоёрдугаарт Бурханд итгэх. Гуравдугаарт баптисмуудад итгэх. Дөрөвдүгээрт гар тавих. Тавдугаарт үхлээс амьлах. Зургадугаарт мөнхийн шийтгэл. Эдгээрийг нэг бүрчлэн үзэх явцдаа та эдгээр нь биднийг Христ итгэлийн гараа цэгээс мөнхийн төгс биелэл рүү аваачихыг үзнэ. Христэд итгэх итгэл нь цаг хугацаатай хамт дуусчихдаг эд биш юм. Энэ нь энэ дэлхий энэ амьдралаар дуусахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Христ итгэл нь энэ дэлхий энэ цаг хугацаанаас хальж үн мөнхлөл рүү сунна. Өнөөдөр маш олон итгэгч үн мөнхлөлийн талаар ямар ч төсөөлөлгүй явдаг. Яг л бүх зүйл цаг хугацаатай. Цаг нь болохоор дуусчихдаг юм шиг л сэтгэж үйлддэг. Үндэ Паул хэрэг бид гагцхүү энэ амьдралдаа л итгэлтэй байвал энэ дэлхийн хамгийн золгүй өрөвдөлтөй хүмүүс болно гэсэн байдаг. Хэрв та энэ дэлхий энэ цаг хугацаанаас хальж хэтийг харж чадахгүй байвал таны нөхцөл байдал тун золгүй бөгөөд та маш их гуник гутрал үзнэ. Учир нь бидний зорилго энэ амьдрал биш. Харин үн мөнхөд бий. Тиймээс энэ 6 доктрин нь биднийг эхлэл цэгээс буюу гэмшлээс эхлэн үхлээс амьлах амьлал руу хийгээд шийтгэл рүү хөтөлнө. За тэгэхээр эхний суур доктрин буюу үхмэл үйлсээс гэмшлээс эхлэе. Гэхдээ эхлээд би маш сонирхолтой нэгэн зүйлийг онцлон тэмдэглэмээр байна. Еврей 3:6 дээр зохиогч хэрэг Бурхан зөвшөөрвөл бид үүнийг хийн гэжээ. Бурхан зөвшөөрсөн нөхцөлд бид гүйцэтгсээр биелүүлсээр явна. Та магадгүй яхаараа Бурхан зөвшөөрөхгүй гэж. Бурхан мэдээж биднийг үргэлжлүүлэн явсаар байгаасаа гэж хүснэ гэж хэлж магадгүй л дээ. Тэгвэл бид танд байшин барих жишээгээр хариулъя. Өнөөгийн иргэншсэн ертөнцид томоохон хотуудад байшин барихын тулд та эхлээд зураг төслөө гаргаж ярих бүхий хүмүүс таны зураг төслийг зөвшөөрсөн байх ёстой. Дараа нь тэд байн ирж танай барилгын үйл явц бүртээ танилцж шалгана. Тэгвэл хамгийн түрүүнд суурийг чинь маш нарийн шалгана. Яагаад гэвэл суур муу байвал байшин барих талаар ярих ч хэрэггүй. Тэгээд суур бат бөх биш байвал тэд барилгын ажлыг чинь үргэлжлүүлэхгүй. Бурхан ч та бид хоёрт яг ингэж ханддаг. Бурхан суурьа шалга. Суурьа миний шаардлагын дагуу цутахгүй бол би чамд барилгын ажлаа үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохгүй гэдгээ. Та
Зөв суур цутгаагүй учраас хизээч өсч төлөвшөхгүй. Хизээч бүрэн дүүрэн болохгүй. Хизээч ололт амжилтанд хүрэхгүй. Христ итгэлийн бэлтгэл ангид насаараа суралцж ч мэднэ. Тиймээс Христ итгэлийн энэ 6 суурь доктриныг эзэмших нь амин чухал юм шүү. Тэгэхээр үхмэл үйлсээсээ гэмших. Нэгдүгээрт үхмэл үйлс гэж юу вэ? Орчин цагийн дийлэнх орчуулга дээр үүнийг үхэлд хүргэх үйлс гэж хэлдэг. Гэхдээ би үүнийг оновчтой орчуулга гэж боддоггүй. Миний бодлоор үхмэл үйлс гэдэг нь Бурханд итгэх итгэлээр хийгдээгүй үйлсийг хэлнэ. Итгэлээр хийгдээгүй үйлс нь үхмэл юм. Бидний үйлсэд амь өгдөг цорын ганц зүйл нь итгэл юм. Тиймээс та чуулганд тогтмол явдаг байлаач, ядууст харамгүй өгдөг байлаач, зогсоо зайгүй залбирдаг байлаач. Үүнийг итгэлээр үйлдээгүй бол бүгд үхмэл үйлс гэсэн үг юм. Бид итгэлээр хийгдээгүй зүйлсээс зайлсхийх хэрэгтэй. Итгэл бидний хийж байгаа үйлс бүрийг амьд болгодог. Энэ нь та нүгэлт амьдралаар амьдрсаар ирсэн гэсэн үг биш л дээ. Зүгээр л таны зүрхэнд итгэл ирж Бурхны амийг авчраагүй учраас үйлс чинь үхмэл байжээ гэсэн үг юм. Тэгэхээр бид гэмшил гэж юу болохыг ойлгох нь тун чухал юм аа. Гэмшил нь сэтгэл мэдрэмж биш юм. Номлогчид хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж байгаад Христэд итгүүлэх гэж оролдож байхыг би олонтой харсан. Гэхдээ энэ арга нь хөвчлэн тун сэтгэл гонсойлгом үр дүн өгдөг. Учир нь сэтгэл мэдрэмж хизээ нэгэн цагт арилна. Тэр цагт бид юу чгүй хоцорно. Тиймээс гэмшлийг Библи сэтгэл мэдрэмж биш, харин шийдвэр гэж хэлснийг мартаж болохгүй. Гэмшил нь сэтгэл мэдрэмжээс биш, хүслээс ундардаг. Бид хүмүүсийн хүсэлд хүрч хүслийг эргүүлж чадвал тэд жинхнээсээ Христэд итгэдэг юм. Өнөөдөр чуулганд явдаг маш олон хүн итгэгчнэр зүүдэгч жинхнээсээ итгээгүй байдаг. Яагад гэвэл үнэндээ тэдний хүсэл нь өөрчлөгдөөгүй байдаг. Тэдний сэтгэл хөдлөж, баярлаж, магадгүй хэдэн 7 хоног, сар, жил хөөрсөн боловч хүсэл нь хөдлөөгүй учраас итгэлийн замаар явхад шаардлагатай зүйлс байхгүй учраас цааш явж чаддаггүй. Библийн хуучин гэрээг еврей хэлээр, шинэ гэрээг грек хэлээр бичсэн. Тиймээс гэмшлийг хоёр янзаар хэлдэг. Бид энэ хоёр үгийг зэрэгцүүлж байж л гэмшил гэдэг үгийн жинхэнэ утгыг гаргаж авна. Гэмшил гэдэг грек үг нь оюун санааны өөрчлөлт гэсэн утгатай юм. Тодорхойлбол сэтгэн бодох арга ухаанаа өөрчил гэсэн утгатай. Тэгэхээр гэмших нь юун төрөнд амьдрах бодол сэтгэхүйгээр өөрчлөх ажээ. Тухайлбал би өөрийнхөө юмыг хийж, өөрийнхөө тааллаар амьдрдаг байж. Тэгвэл одооноос эхлэн би аврагч Есүстэй таалагдахын төлөө амьдрна. Энэ бол шийдвэр. Гэмшил бол сэтгэл мэдрэмж биш гэдгийг би өмнө нь хэлсэн. Та сэтгэл хөдлөлгүй гэмшиж болно. Гэхдээ хүслээ өөрчлөхгүйгээр гэмшин гэж байхгүй юм. Тэгвэл еврейгээр гэмшихийг зүгээр л эргэх гэдэг. Учир нь еврей хүмүүс маш энгийн хэлтэй, энгийн ойлголттой хүмүүс. Та Бурхан руу нуруугаа харуулчихсан буруу замаар явж байсан бол 180 градус эргээд нүрээ Бурхан руу харуулад Бурхан минь би энд байна. Надад юу хийхийг минь хэлээч. Би хий гэж хэлнэ л гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр утгыг эгнүүлж байж л гэмшлийг бүрэн утгаар нь ойлгоно. Итгэл нь гагцгүй гэмшлийн дараа л ирдэг. Библи нь бүхлээрээ гэмшил, итгэл гэсэн дэс дараатай явдаг. Зарим хүн итгэх гэж зүдэрдэг. Тийм хүмүүс энд ч гэсэн байгаа байхаа. Тэгвэл асуудал нь итгэж чадахгүйдээ байгаа биш. Харин жинхнээсээ гэмшээгүйд байж мэдэх. Энэ нь 6 суур доктрины хамгийн ихнийх нь шүү дээ. Тиймээс суур чулууч нь байрандаа байхгүй бол байшин ч босохгүй. Би хэдэн 10 жил
100 итгэгчдэд зөвлөсөн хүн. Тэд асуудлаа ярьдаг. Ер нь жинхэнэ болоод жинхэнэ биш итгэгчдийн бараг тэн хагас нь гимшээгүйгээсээ болж элдв асуудалд ордгийг би ойлгосон юм. Тэд оюун санаагаа хизээч өөрчлөөгүй байна. Тэд хизээч шийдвэр гаргаагүй. Тэд хизээч Есүсийн эрх мэдэлд амьдралаа өгөөгүй байдаг. Тэд би үүнийг хийвэл түүнийг хийвэл надад ямар ашигтай вэ гэсэн үзэл бодлоор л ханддаг. Харин гимшсэн хүн би үүнийг хийвэл түүнийг хийвэл Есүсийг алдаршуулах болов уу гэж л боддог. Тиймээс өнөөдөр бидний эргэн тойрон хоёр думал санаатай хөгшин залуу хүмүүсээр дүүрчээ. Гэтэл Библи хоёр санаатай хүний зам нь тогтворгүй гэсэн байдаг. Тэдний суурь нь тогтворгүй учраас байшин нь тогтохгүй юм. Тиймээс та яг одоо өөрөөсөө ингэхэд би жинхнээсээ гимшсэн хүн үү? Эсвэл хоёр санаатай байна уу гэж асуугаад хэсэг зуур эргцүүлэн бодоосой гэж би үнэн голоосоо хүсэж байна. Даваа гарагт Есүст мягмар гарагт өөртөө таалагдахын төлөө явж байна уу? Тийм байвал та үүндээ хамгийн адгийн зан гаргаж байна. Ингэж хоёр санаатай, хоёр нүртэй амьдрахын оронд өөрийнхөө төлөө амьдрсан нь арай л дээр. Харин одоо гимшлийн мөн чанарыг үздэцгээе. Жинхэнэ гимшлийг маш тодорхой харуулсан нэгэн жишээг Есүс ярьсан байдаг. Энэ нь бидний хэлдгээр тэнмэл хүүгийн үлгэр юм. Нэг хүн энэ түүхийг аав хүний зүрх сэтгэлийг харуулсан сургаалт үлгэр гэж нэрлэх хэрэгтэй гэсэн. Лук номын 15 дугаар бүлэгт гардаг энэ түүхийг бараг бүгд мэднэ. Нэгэн чинэлэг айлын отхон хүү ааваас авах ёстой хамаг өвөө таслаж аваад харь улсыг зорддог. Тэгээд зүсэн зүйлийн болж бүтэхгүй юмсыг хийгээд хамаг мөнгөө дуусгаж хог дээр өсөрч гахай хооллох болдог. Тэр еврей хүн байсныг битгий мартаарай. Тиймээс гахай хооллох нь түүний хувьд боолын боол, босгоны шороо болсны тэмдэг байж юм. Тэгээд үлбэрч өгөхийн даваан дээр гахайн хороонд ирсэн залуу гахайн хоолноос идгсэн гэж мөрөөднө. Тэгтэл дараа нь ийм явдал болж юм. Энэ бүхнийг сайн ойлгоорой. Лук номын 15-ын 17 дугаар ишлэл. Тэгтэл тэр ухаан хүн бүр ийм цэг дээр ирэх ёстой. Хүн бүр ухаан орох ёстой. Би үнийг үнэнтэй нүүр тулах гэж хэлдэг. Та өөрийнхөө бодит байдлыг харах ёстой. Та өөрийгөө Бурхны нүдээр харах ёстой. Тийхүү тэр ухаан эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээнч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж өгөх нь. Би босоод эцэг рүүгээ очие. Тэгээд түүнд аваа би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл уйлдэж. Би цаашид таны хүүг итгэн зогсгүй. Харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч гэж хэлий гэлээ. Эндээс та гимшлийн хоёр бүтцийг харж байна. Учир нь цааш нь ингэж хэлжээ. Тэгээд тэр босож эцэг рүүгээ явжээ. Хүү шийдвэр гаргаад дараа нь эргэжээ. Энэ бол гимшил. Шийдвэр гаргаж дараа нь шийдвэрээ хэрэгжүүлсэн. Илгийн нэмтэлсэн аав дээрээ таныг хайрладаг Бурхан дээрээ эргэж очоод би амьдралаа сүрүүллээ. Би амьдралынхаа эзэн байж чадахгүй нь. Надад та хэрэгтэй. Та намайг буцааж авах уу гэж хэлэх. Хамгийн гайхамшигтай хэсэг нь хүү аавда намайг зарцаа болгооч гэж хэлэх гэж байсан явдал юм. Гэтэл хүүгийн бараа үзэгдэв үү? Үгүй юу? Түүнийг бэтгэртэл хүлээсэн аав нь өмнөөс нь гүйж ирээд тээвэрчээ. Гайхалтай түүх биш үү? Бидний Бурхан бол ийм л Бурхан. Биднийг эргэхийг Бурхан аав маань харуулцаар хүлээсээр л байдаг. Харин эцэг нь түүнийг холоос хараад ихэд өрөвдөн гүйн ирж тэврээд үнсв.
Бидний бурхан бол ийм л бурхан. Тэр биднийг ингэж л угтдаг. Аав нь хүүгээ үнсэв. Аав нь хүүдээ мөнөх таны зарц болын хэмээн бэлдсэн үгээж хэлэх боломж олголгүй шууд л хамгийн сайхан ховц сурдан авчирч түүнийг ховцсол. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсөг. Тарган тугал авчирч гарга гэж аим. Энэ бол жинхэнэ гимшлийн үр дүн. Бурхнаараа инхүү угтуулахын тулд гимших нь зохистой биш үү? Яг л ийм явдал болно. Энэ түүхийг дахин нэг эргцүүлэн бод. Хүү ухаан ороод би амьдралаа суйруулчлаа. Аавынхаа өгсөн бүхнийг алдлаа. Гэхдээ одоо шийдлээ. Би аав дээр очиод уучлаарай гэж хэлье гэж бодсон. Тэгэд эргээд явсан. Энэ бүхнийг та сайн бодоод үз. Жинхэнэ гимшил ийм л байдаг юм аа. Гимшил нь үйлдэл юм. Гэхдээ худлаа гимшил гэж бас байна. Энэ нэг гашуудах харуулсах гэдэг. Матай номын 27-гийн 3-5 дээр Иудас яг ийм зүйл үйлдсэн юм. Түүнээс урвсан Иудас түүний ялагдсныг хараад харуулсаж 30 мөнгөн зоосоо ахлах тахилч нар болоод ахлагчдад буцаан өгч. Би гим зэмгүй цуснаас урвснараа нүгэл үйлдлээ гэхэд тэд энэ бидэнд хамаагүй өөрөө мэд гэв. Иудас мөнгөн зооснуудыг ариун газарт чулуудаад явж өөрийгөө дүүжилжээ. Иудас гашуудсан харавссан. Гэхдээ хизээч өөрчлөгдөөгүй. Үүндээ би түүнийг өөрчлөгдөж болох байсан цэгээсээ хитэрсэн гэж боддог. Ингэж бодохоор тун аймаар. Зарим хүн өөрчлөгдөж болох байсан боломжоо алддаг. Миний бодлоор Бурхан гимшлийг зааж эхлэх үед л хүн нэгийг бодох хэрэгтэй. Мөрөө хавчаад би одоохондоо сонирхохгүй байна. Дараа болъё гэвэл дараа нь Бурхан дахиад зааж өгнө гэсэн баталгаа байхгүй. Тиймээс Бурхан гимш би чамайг буцааж авмаар байна. Би чамд хайртай. Би чамайг авмаар байна гэх нь хүний амьдралын амин чухал эгшин гэдэгт би итгэдэг. Би Библиэс болон хүний амьдралаас харсан зүйлээ боддог. Тэгээд нэгүслийг нь үл тоох шиг Бурхныг хэлгэнүүлдэг зүйл байхгүйг ойлгосон юм. Бурхан бидэнд нэгүслээ зүгээр л өгдөг. Гэхдээ хэрв бид нэгүслийг нь ойшоохгүй бол Бурхан хэлгэндэг. Бурхны нэгүслийг үл ойшоосон нэгэн хүн бий. Тэр хүнийг Есав гэдэг. Түүний тухай Еврэ 12 дугаар бүлэгт өгүүлдэг. Би энэ хэсгийг авч үзмээр байна. Яагаад гэвэл та бидний дотор Есавын зан дүүрэн бий. Гэхдээ Есав та бид хоёрын өмнөөс шийдвэр гаргахгүй гэдгийг анхаарна уу? Еврэ 12-ийн 14 дугаар ишлэлээс эхэлцгээе. Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариусгалыг мушгохтун. Үүнгүүгээр хинч эзнийг үзэхгүй болоо. Ариусгалгүйгээр хинч эзнийг үзэхгүй гэснийг онцлон тэмдэглэнэ. Хинчин ч Бурхны нэгүслээс салахгүй тулд болон ямар ч гашуун үндэс урган хор учруулан түүгээр олон хүн бузарлагдахгүй тулд сэрэмжил. Садар самун эсвэл хоолны төлөө ууган хүүгийн эрхээ худалдсан Есав шиг сүсэггүй хүн болчихгүй тулд сэрэмжил. Есав садар самун үйлдсэн талаар Библиэд хэлээгүй удавч Есавын үйлдэл нь Бурхны нүдэнд садар самун шиг л муухай байжээ. Есав ямар хандлагатай байв? Тагш шөлний төлөө Есав ууган хүүгийнхээ эрхийг үл тоосоо. Тэрээр ууган хүү учраас түүнд ууган хүүгийн эрх хадгалагдсан байсан. Тэрээр бүх өвийн эзэн байсан. Гэтэл Есав гэдэс өлсөсний төлөө Яаковын хийсэн шөлний үнрээр л хамаг л ховь тавиланга уландан гიშгсэн байдаг. Арабууд яг Яаковын хийсэн улаан шөлийг хийдэг. Би нэг хэсэг арабуудын дунд аж төрж байсан болохоор улаан шөлний үнрийг сайн мэднэ.
Арабууд энэнийг сурабит аддис гэдэг. Гэрээр нэг цоргих улаан шүл ямар янзтай гэж бодно. Гэдэс цоройн наалтхаа шахсан Есав ангаас харж иртэл түүнийг ертөнцийн хамгийн амттай үнэр угтжээ. Тэгтэл наймаачин Яаков: "Ага, та надад ууган хүүгийнхээ эрхийг өгч, би танд савтай шөлөө өгье" гэж. Тэгэр Есав магадгүй: "Яг одоо надад ууган хүүгийн эрх хэрэггүй. Өлсөж өгөх гэж байхад тиймээс сольчих байз" гэж бодсон байх. Есав ууган хүүгийнхээ эрхийг үл тоосноороо Бурхныг маш их хэлгнүүлсэн гэдэг. Хожим нь Малах иш үзүүлэгчээр дамжуулан Бурхан: "Би Яаковыг хайрлсан, би Есавыг үзен ядсан" гэж айлдсан байдаг. Энэ бол тоглоом биш. Хэрэв та Есүс Христээр дамжуулан санал болгодог Бурхны өв нэгүслийг санаатаагаар үл тоож энэ дэлхийн цаг зуурын хямд таашаал руу эргэвэл Бурхныг ихэд хэлгнүүлнэ. Дараа нь мөн өгтүүх хаашаа эргэсэн бэлээ? Тэр дараа нь ерөөлийг өвлөхийг хүссэн боловч гологдсон. Учир нь тэр нулимс унган ерөөлийг хайсан хэдий ч гэмшлийн төлөөх зайг олоогүй гэдгийг бид мэднэ. Үүнийг грек хэлээр маш тодорхой хэлдэг. Есав үнэндээ гэмшлийг биш, ерөөлийг хайсан. Гэхдээ гэмших орон зай, гэмших арга зам олоогүй учраас татгалзсан хариу сонссон юм. Тиймээс ч хүн амьдралдаа гэмших орон зайгаасаа хэтэрчихвэл дараа нь тэр газараа эргээд хизээч очиж чаддгүй гэдэгт би итгэдэг. Энэ чухал бодлыг хизээч бүү мартаарай. Өнөөдөр маш цөөхөн чуулган урсгал чиглэлдэл гэмшлийн ач холбогдлын талаар ярьдаг болжээ. Гэхдээ жинхэнэ гэмшилгүйгээр жинхэнэ итгэл гэж байхгүй. Та суурийнхаа эхний чулуу болох гэмшлийг үйлдэг учраас нэг өдөр дээшээ, нэг өдөр доошоо дайвсаар явна. Өөрөөр хэлбэл өөрийнхөө юмсыг үйлдэж өөртөө таалагдахын төлөө амьдардаг байсан бол одоо Бурхан руу эргэж "Бурхан минь, би энд байна. Надад юу хийхийг хэлээч. Би үүнийг чинь хий" гэж хэлнэ гэсэн үг. Энэ бол жинхэнэ гэмшил. Та нарын дунд өнөө хүртэл жинхнээсээ гэмшиж үзээгүй хүн байж л байгаа. Тэгвэл эн чинь таныг доош дээш болгодог хамаг асуудлын чинь урхаг гэдгийг би танд хэлмээр байна. Нэг өдөр нь цуглаандаа яваад л бүх юм хачин сайхан санагдана. Гэтэл маргааш нь таагүй явдал болж та сэтгэлээр унана. Яагаад тэрвэ гэвэл та суурийнхаа анхны чулууг тавиагүй ажээ. Таны гангасан байшин нэг л өдөр юу чгүй нурна. За тэгэхээр итгэлийн өмнө эхлээд гэмшил ордог байна. Гэмшилгүй жинхэнэ итгэл байхгүй. Үүнийг шинэ гэрээ байнга хэлдэг. Матай 3 дугаар бүлэгт Месая Есүсийн замыг бэлтгэхээр ирсэн Иохан Баптистийн үйлчлэлийн талаар гардаг. Түүний мессежийг ганц үгээр хэлбэл гэмшил юм. Өөрөөр хэлбэл Месаягийн эрхийн өмнө хүмүүс гэмших ёстой байж. Гэмшил нь айсуй Месаяд зам засч өгчээ. Бурхны хүмүүс болох Израиль гэмшихгүйгээр Месаятайгаан уулзаж чадахгүй байлаа. Матай номын 3:1-3 хэлэхдээ тэр өдрүүдэд баптизм хүртээгч Иохан ирж Ивдэн цөлд сургаал айлдаж гэмшицгээ Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж байлаа. Яг түүний тухай иш үзүүлэгч Исая цөлд хашгирагч нэгний дуу эзний замыг бэлтгэцгээ түүний замыг шулуун болгоцгоо гин гэж. Иохан Баптист эзний замыг хэрхэн бэлтгэв? Бурхны хүмүүсийг гэмшил рүү эргүүлж дуудаснаар. Тэгэхээр эзнийг зүрхэндээ болон амьдралдаа оруулахад бэлтгэх цорын ганц зам нь гэмшил ажээ. Харин Иохны үйлчлэл дуусахад Есүс өөрийнхөө биеэр Иохны иш үзүүлэлгийг биелүүлэн сайн мэдээний үйлчлэлийг үргэлжлүүлжээ. Энэ тухай Марк номын 1-ийн 14-15 дээр өгүүлдэг.
Иохныг хоригдсны дараа Есүс Галилд ирж Бурхны сайн мэдээг тунхаглан тэр үе биеллэн оллоо. Бурхны хаанчлал ойрхон байна. Гимшиж сайн мэдээнд итгэх түн гэж байлаа. Гимшээд итг. Гимшихээс нааш жинхнээсээ итгэж чадахгүй. Есүсийн амнаас гарсан анхны тушаал нь итг биш, гимш гэдэг үг байсан. Миний оролцсон зүүн өмнөд Азийн нэгэн цуглаан дээр нэг номлогч эдгэрлийн талаар номлосон юм. Тэрээр Бурхны эдгэрлийн төлөвлөгөө, хүслийн талаар уран яруугаар номлоод эдгэрлийн талаар хэд хэдэн ишлэл хэлсэн юм аа. Гэхдээ тэрээр гимшлийн талаар юу ч хэлсэнгүй. Тэгээд дараа нь хүмүүсийг урагш дуудлаа. Гэтэл бараг дийлэн хувь нь шүтэж явсан тэдгээр хүмүүс Бурхны зүйлсийг хүлээж авахын тулд юу хийх ёстойгоо мэдэхгүй байлаа. Рут бит хоёр тэдэнд зөвлөгөө өгөхөд оролцсон учраас энэ тухай мэдэж байгаа юм аа. Энэ явдал надад маш том сургамж болж билээ. Номлогчийн бурам шиг яриа тэр хүмүүст Бурхан руу гимшилгүйгээр ирж болдгоо гэсэн сэтгэгдэл төрүүлжээ. Номлогч гимш гэдэг үгийг нэг ч удаа хэлээгүй. Би тэр номлогчийг шүүмжлэх гэсэнгүй. Зүгээр л сурсан сургамжаал хуваалцаж байна. За ер нь дийлэнх номлол чуулган сайн мэдээ хүмүүст Бурхан та нарыг ингэж өрөөн тэгж сайхан болгоно гэж заадгаас л биш. Бурхан тэднээс юу шаарддгийг хэлдэггүй учраас чуулганд толгой нэргсэн итгэгчид олон явдаг нь тун тоогүй юм аа. Бурхан биднээс нэн төрөнд гимшихийг хүсдэг. Нэн төрөнд оюун сараагаан өөрчлөөд 180 градус эргэж Бурхан руу хараад Бурхан минь надад юу хийхийг хэлээч, тэгвэл би хий гэж хэл. Энэ бол гимшил юм. Хэрв бид Есүсийн үйлчлэлийг харвал түүний мессеж хизээч өөрчлөгдөөгүй харж болно. Есүс амьсныхаа дараа Лук 24-р бүлэгт дагалдагч нартаа заавар өгсөн байдаг. Лук 24-ийн 46-аас 47. Энэ бүхэн нь Есүсийг амьсны дараа түүнийг Тэнгэр өргөгдөхөөс өмнөхөн болсон гэдгийг битгий мартаарай. Есүс тэдэнд хандаж Христэд зовлон эдлэж 3 дахь өдрөө үхэхстээс амьлах болно. Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд түүний нэрээр нүглийн уучлалын гимшил тунхаглагдах ёстой гэж бичигдсэн юм гэсэн байна. Эхлээд гимшил. Тэгээд дараа нь нүглийн уучлал орж байгааг тэмдэглэнэ үү? Гимшилгүйгээр уучлал байхгүй. Иерусалимаас эхэлсэн энэ үг даян дэлхийд хүрэх учиртай байсан. Эхлээд гимшил, тэгээд дараа нь түүний нэрээр ирэх уучлал. Чуулган мэндэлсэн Пентекост өдөр ариун сүнс асгарсан. Тэр өдөр юу болоод байгааг мэдхээр цугласан үе олон ивдэчүүдийн өмнө Петр босоод Үйлс 2 дугаар бүлэгт бичигдсэн алдагт номлолон хэлсэн байдаг. Үнийг нь сонсоод ухаарсан хүмүүс Петрээс "Тэгвэл бид одоо яах вэ?" гэж асуусан байдаг. Энэ нь нүгэлт хүн ингэж асуусан анхны тохиолдол юм. Би энэ хэсгийг уншиж өгмөр байна. Үйлс номын 2-ын 37. Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд Петр болон бусад элч нараас "Ах トゥ нараа, бид одоо яах вэ гэж асууцгаав. Би танаас асуумаар байна. Та Бурхан таниар юу хэлхийг хүсэж байгааг баттай мэдэх үү? Бас та үүнийг нь үнэхээр хиймээр байна уу? Мэдэхгүй байгаа бол асуудал нь Бурхан танд хэлэх дургүйдэн биш. Харин Бурхан таныг үүнийг ухаарч үйлдэх хүсэлтэй болгохыг юун төрөнд хүсэж байгаа юм аа. Пентекост өдөр хүмүүс нүглэн ухаарч элч нараас "Ахан дүүс минь, бид одоо яах вэ?" гэж асуусан. Тэгмэгц Бурханы бөгөөд чуулганы төлөөлөгч Петр маш тодорхой нарийн практик хариулт өгчээ. Петр тэдэнд "Гимших түн" гэжээ. Тэгэхээр хамгийн ихэнд юу орж байна? Тийм ээ, гимшил.
Хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптизм хүртэцгээе. Та нар ч ариун сүнсний бэлгийг авах болно. Энд 3 үе шаттай амлалт байна. 1-дүгээрт нь гэмш, 2-дугаарт усан баптизм хийлэг, 3-дугаарт ариун сүнсийг хүлээж ав. Бурхны амлалт өөрчлөгдсөн гэдэгт би итгэдэг. Бурхан өнөөдөр ч нүгэлтнүүдээс үүнийг л хүсдэг гэдэгт би итгэдэг юм. Өнөөгийн чуулган ч үүнийг л заах ёстой гэдэгт би бас итгэдэг. Гэмш, баптизм хийлэг, ариун сүнсийг хүлээн ав. Энэ үгийг номлосон газар Пентекост өдөр болсон шиг л үйл явдал болдгоо. Хүмүүс гэмшиж, баптизм хийлгэж, ариун сүнсийг хүлээн авдаг. Би ийм үйл явдал болохыг харсан. Хүмүүс баптизм хийлгээд уснаас гарах үед ариун сүнсээр дүүрдэг. Тиймээс энэ үгийг үл тоох эрх бидэнд огт байхгүй. Бидэнд нэг л эрх мэдэл бий. Бид гэмш, усаар баптизм хийлэг, ариун сүнсийг хүлээн ав гэдэг шинэ гэрээний үгийг л тунхаглах эрх мэдэлтэй. Бид энэ мессежийг тунхаглахад Бурхан хариу үйлддэг. Бурхан өөрчлөгдөөгүй. Бурханы үгч өөрчлөгдөөгүй. Харин зүгээр л чуулган өөрчлөгдөчихжээ. Би таныг нэлээд гүн цочирдуулах нэг үг хэлмээр байна. Үйлс номоос ахуулаад шинэ гэрээг дуустал үзвэл усан баптизм хийлгэхгүйгээр Есүсээс аврал хүртсэн хүн нэгч байхгүй байгаа. Та өөрөө хайгаад үзээрэй. Яагад гэвэл Есүс итгэж усан баптизм хийлгсэн хүн нь аврагдана гэж айлдсан. Тэгвэл усан баптизм хийлгсэн гэдэг үгийг нь тасдаж хаях хэрэг. Та бид хоёрт байхгүй. Аврал нь итгэж усан баптизм хийлгэх үйл явдал юм. Үүнийг биелүүлсэн хүн ариун сүнсийг хүлээн авах нэр дэвшигч болно. Бурханаас чуулганд гардуулсан энэ үг Бурханы мэдэл дор хизээч өөрчлөгдөөгүй билээ. Бүгдээрээ харь үндэстэнд агуу илч болсон Паулийн үйлчлэлийг харцгаая. Үйлс номд тэмдэглэгдсэн хэсгээс үзье. Хамгийн түрүүнд Паул тухайн үеийн оюуны хөгжил, шашин шүтлгийн оргил болсон Афинд зочлохдоо тэнд номложээ. Миний бодлоор Паул юугүй номлоё гэж бодоогүй байх. Зүгээр л хүмүүс Паулын итгэл бишрлийг сонирхсан учраас тэрээр энэ тухай ярихаас өөр аргагүй болсон бизээ. Паул яриагаа Үйлс 17-гийн 30 дугаар ишлэлээр төгсөхдөө тэр хүмүүсийн жинхэнэ Бурхныг мэдэхгүй хуурамч шүтээнд мөргөж явааг өгүүлжээ. Тиймээс Бурхан харанхуй балар үеийг харлгүй өнгөрөөсөн. Харин эдгүй хаасаагүй хүн бүхэн гимших ёстойг тэр хүмүүст хандан тунхаглаж байна. Бурхан бүх хүнд гимшихийг тушаасан нь маш тодорхой байна. Гимшлээс гадуур хоцрох газар орон хүн гэж байхгүй. Бурхан энэ шаардлага хүн төрлөختөнд тавьсан. Биднийг гимшвээс Бурхан бидний өнгөрснийг хүчингүй болгож чадна. Дараа нь өөрийнхөө томилсон нэгэн хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө тэр тогтоосон агаад. Тэр хүнийг үхэгсдээс амьлуулснаар үүнийгээ бүх хүмүүст нотолсон ажгуу хэмэв. Энд ч бас бидний анхааралгүй өнгөрдөг элч нарын нэг чухал номлол байна. Юу вэ гэхээр Есүс аврагчдыдийгүй шүүгч юм. Тэрээр биднийг аварсан шигэ шүүнэ. Хэрв та аврагч Есүсээс татгалзвал шүүгч Есүстэй уулзах болно. Эннийг маш олон номлолд орхигдуулдаг. Хүмүүс аврагч Есүсийн тухай л ярьдаг болохоос биш, шүүгч Есүсийн тухай нэг ч үг дуугардаггүй. Үүндээ Паул Афинчуудад аврагчийн тухай нэг ч дурддаггүй, шүүгчийн тухай л ярьсан байдаг. Хүмүүс Есүсийн шүүлттэй нүүр тулна гэдгээ мэдвэл тис өөрөөр амьдрана. Орчин цагийн Христ итгэл дэндүү сэрэмжгүй, хайхрамжгүй болжээ. Учир нь бид Есүс аврагчаас гадна шүүгч гэдэг баримтыг мартсан. Бурхан дайн дэлхийг үнэн мөнөөр шүүх өдрийг товлсон. Юуг шүүх гэж? Биднийг хэрхэн амьдарсан, ямар хүмүүс байсныг үнэн мөнөөр шударгаар шүүлт. Энэ шүүх бидний урсгал чиглэл, яс үндэс, нийгмийн зэрэг зяндааг шүүхгүй. Энэ шүүх нэг л юмыг шүүнэ. Энэ нь үнэн мөнийг. Иохан эхний загталда бүх зөвхт бус явдал нь нүгэл юм а гэсэн байдаг.
Яг л тэгш болон мөрийг ялгахтай адил юм. Би геометрч биш л дээ. Гэхдээ би танд тэгш шугамыг харуулад үүнээс зөрөх бүхэн нь мөрийн шугам гэдгийг харуулж чадна. 1 градусаар зөрж байна уу, 90 градусаар зөрж байна уу гэдг нь хамаагүй. Мөрийг бол мөрий. Бүхэл зөвхт бус нь нүгэл гэж хэлсэн. Тухайн зүйл нь зөвхт биш л бол нүгэл мөн. 3 дахь ангилал гэж байхгүй. Өнөөдөр ихэнх итгэгчид 3 дахь ангилалд багтахыг эрэл хийдэг. Яагав зөвч биш, бас нүгэлтэйч биш байх юм гин. Гэхдээ Бурхны хувьд ийм ангилал байхгүй. Зөвхт биш бүхэн нь нүгэлтэй. Паул Эфест хамгийн үр дүнтэй үйлчилсэн байдаг. Үйлс 20 дугаар бүлэгт Паул Эфесийн ахлагч нартай салах ёс гүйцэтгэн. Та нар намайг энэ дэлхий дээр дахиж харахгүй хэмээн үнэн голоосоо хайрлан сэтгэлийнхээ үгийг бичгтээ. Тэдний төлөөх үйлчлэлийнхээ тухай өгүүлжээ. Үйлс номын 20 дугаар бүлгийн 21 дугаар ишлэлд хэлэхдээ та нарт тустай гэсэн болгоныг өгөөгүй гэсэн байна. Би өгөөгүй гэдэг үгийг байн эргцүүлэн боддог байлаа. Энэ нь нийгэмд эзлэх байр суурь алдах эрсдэлтэй учраас. Үннийг бүтнээр нь номлохгүй байх сэдэлтэй холбоотой үг юм. Тухайлбал та аль нэг урсгал чиглэлийн номлогч бол урсгал чиглэлийнхээ дотор байр суурийг алдах эрсдэлтэй. Хэрв та олонний танил хүн бол алдар нэрэн алдах эрсдэлтэй гэсэн үг. Тиймээс Паул би зөндөө бодлоо. Тэгээд аль ч үгийг номлохоос буцахгүй гэж шийдлээ гэж бичсэн байна. Та нарт тустай гэсэн болгоныг өгөөгүй. Та нарт нийтэд чинь болон айлаас айлд сургаж гэж байна. Паул чуулганд нэг үг, гэртээ өөр үг номлоогүй. Яг л адилхан үг номлосонд би дуртай байдаг. Паул яг ямар үг номлов? Бурхны өмнө гимшил бидний эзэн Есүс Христэд итгэх итгэлийн тухай евдээчүүд болон грекчүүдэд гэрчилсэн. Тэгэхээр хамгийн ихэнд юу орж байна? Гимшлүү, итгэлүү? Гимшил. Бурхан минь намайг өршөө. Би нүгэлтэй хүн. Би дураараа амьдэрсэн гэж Бурхны өмнө гимшил орж байна. Үүний дараа л Есүсээ та миний оронд загалмай дээр үхэж нүглийг минь авсан гэдэгт би итгэж байна гэх итгэл орно. Гимшихгүйгээр Есүст жинхнээсээ итгэх боломжгүй юм аа. Шинэ гэрээ ямар тууштай байгааг харж байна уу? Бурхны үгийг үл ойшоож, хүмүүсийг мэхлэж, Христэд итгэгч байх талаар хуурамч сэтгэгдэл төрөлдгийнхээ төлөө чуулган гимших хэрэгтэй гэж би боддог. Хүн гимшихгүйгээр жинхэнэ итгэгч болж чадахгүй. Гимшил үгүй бол итгэл байхгүй. Библи даян дэлхийн бүх хүн гимшиг гэсэн. Яагаад гэж үү? Би танд иш үзүүлэгч Исаягийн үгээр хариулъя. Исая номын 53-ын 6-аг үздэсгэн үү? Тэнд бид бүгдээрээ хонь мэт төөрч хүн бүр өөрийн замаар явв гэж. Тэгэхээр бидний асуудал юу болохыг харж байна уу? Бид аллага уйлдэж, шүтэн тахилд мөргөж, хулгай хийж, худал хэлээгүй байж болно. Гэхдээ бид нэг зүйлийг үйлдсэн. Бид өөрийнхөө замаар явсан. Бурхны замаар биш, өөрийнхөө замаар. Урсгал чиглэл үндэс угсаагаасан үл хамааран хүн бүр үүнийг үйлдсэн. Арьс өнгнөөсөө үл хамааран бид өөрийнхөө замаар явсан. Дараа нь харин эзэн бидний гмийг бүгдэд нь түүнд тохов гэж. Энд байгаа гим гэдэг үг нь маш хүчтэй үг юм. Өөрийнхөө замаар явна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь өөрийгөө Бурханаас дээгүүр тавих нүгэл, тэрслэл юм. Тиймээс л Бурхан даян дэлхийн бүх хүнийг гимшүүлэхийг хүсдэг. Учир нь бид өөрийнхөө замаар явсан. Бид өөрийнхөө таашаалыг ирж Бурханыг зургаасaan хассан. Гэтэл Бурхан чи гимшвэл
Би Есүсийг бодож чамайг уучилж хүлээн авна гэдэг. Тэгэхээр хамгийн гол нь гэмших юм. Гэмшил нь Бурханаас эхэлдэг. Сайн сайхан бүхэн Бурханаас эхэлдэг. Бид цаг ямагт Бурханы нэгүсэлд найдах ёстой юм. Бурханы нэгүсэлгүйгээр, Бурханы сүнсний үйлсгүйгээр бид гэмшиж чадахгүй. Энэнийг дуулал 80 маш тодорхой хэлжээ. Энэ дуулалд нэг ижил хэллэгийг 3 удаа давтсан байдаг. Миний Библийн дуулал 80-ийн 3 дугаар ишлэлд Бурхан биднийг сэргээж өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч, тэгвэл бид аврагдах болно гэж. Биднийг сэргээгээч гэдгийг еврейгээр биднийг эргүүлээч гэдэг. Өөрөөр хэлбэл гимшүүлээч. Яг энэ үг 3 удаа гардаг. 3 дугаар ишлэл. Бурхан биднийг эргүүлээч, тэгвэл бид аврагдах болно. 7 дугаар ишлэл. Бурхан биднийг эргүүлээч, тэгвэл бид аврагдах болно. 19 дугаар ишлэл. Бурхан биднийг эргүүлээч, тэгвэл бид аврагдах болно. Бурхан таныг эргүүлэхээс нааш та гэмшиж чадахгүй. Бүх зүйл Бурханаас эхэлнэ. Тиймээс Бурхан биднийг эргүүлэх нь амьдралын маань амин чухал их шив. Учир нь бид мөрөө хавчаад Бурхан руу нуруугаа харуулбал өөрсдөө гэмшиж чадахгүй. Бурхан бидний гэмшлийг эхлүүлдэг. Бид түүнээс бүрэн хамаарна. Гашуудсан номын 5 дугаар бүлгийн 21 дугаар ишлэл. Гашуудсан ном нь Бурханы өөдөөс тэрсэлснээсээ болж сүйдсэн Иерусалимийн төлөөх Еремаягийн гашуудл юм. Гашуудсан нь 5:21 дээр бас л дуулал 80 дугаар бүлэгт хэлсэнтэй яг адилхан биднийг эргүүлээч гэжээ. Биднийг эргүүлээч. Бурхан биднийг эргүүлээч. Тэгвэл бид аврагдах болно. Биднийг эргүүлээч. Тэгвэл бид эргэх болно. Энэ маш чухал үг юм шүү. Бурхан таныг эргүүлэхээс нааш та эргэж чадахгүй. Тиймээс л энэ нь хүн бүрийн хувьд амин чухал их шиг юм аа. Би цэрэгт байхдаа өрөөндөө нэгэн залуутай хамт байдаг байлаа. Намайг аврагдахыг гэрчилсэн цорын ганц хүн л дээ. Миний амьдрал яаж өөрчлөгдсөнийг тэр мэднэ. Итгэснийхээ дараа би чадсан чадаагүй Библийг судлаж эхэлсэн юм. Гэхдээ би Библийг судлалыг яаж хийдгийг ерөөсөө мэддэггүй байлаа. Тэгээд шинэ гэрээний 1-р бүлгээс эхлэхээр шийдээд Есүсийн угийн бичгийг уншиж эхэллээ. Манай Библийн ангид 4-5 цэрэг оролцдог боллоо. Энэ бүхэн хойд Африкийн цөлд болсон хэрэг л дэм. Манай нэг сайн найз над дээр хурч ирээд "Өвгөө, би чиний Библи судлалд дахиад сууж чадахгүй" гэж хэллээ. "Яагаад?" гэж асуутал тэр барь. "Яагаад гэвэл би суугаад байх юм бол итгэчих гээд байна" гэж хэлсэн. Олон жилийн дараа би тэр амттайгаа дахин тааралцсан юм аа. Найз маань дэндүү гэмээр золгүй нэгэн болж хувирсан байлаа. Тэр надаас тусламж хүсч би ч түүнд туслах гэж байдгаараа үзсэн л т. Гэхдээ би хүмүүсийг Бурхан руу дагуулах бараг л мэргэжилтэн болсон атлаа тэр найзыгаа эзэнтэй уулзуулж чадаагүй юм да. Гэргийн бол аврагдсан л да. Гэхдээ найз маань сүулдэ яасныг би мэдэхгүй. Даанч харамсмаар байсан. Та өөрийгөө дуртай үедээ эзэн дээр ирчгэж чадна гэж бодож байна уу? Бурхан минь, би жаахан явж байгаад эргээд ирнэ гэж хэлж болно гэж бодож байна уу? Үгүй ээ, хэн ч ингэж хэлж чадахгүй. Найз маань эзэн рүү ирэхийг хичнээн хүсээд эргэж чадаагүй. Тэр гимших боломжоо бүрмөсөн алдсан гэж би хэлж чадахгүй л дээ. Найзыгаа эцэстээ яасныг би мэдэхгүй. Гэхдээ энэ явдал надад том сургамж болсон. Бурхан түүнд авралаа санал болгох үед түүний хувьд тохиромжгүй цаг байсан юм. Харин хожим тэр авралыг хүсэх үед Бурхан түүнтэй яриагүй юм аа. Тэгээд яаж төгснгийг мэдэхгүй. Тэгэр гимшихгүй аваас цаана нэг л сонголт үлдсэнийг Библи хэлсэн. Үнийг Лук 13 дугаар бүлгийн эхний хэдэн ишлэл хэлдэг. Энд Есүсийн үйлчлэлийн тухай өгүүлдэг. Тэр үед хэдэн хүн ирж түүнд галилчуудын талаар мэдэгдэжээ. Пилат тэдний цусыг тахилуудтай нь хольсон ажээ. Пилат тахил өргөж байсан хүмүүсийг цаазалчихжээ. Та үүнийг сайн гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ Есүс юу гэж хариулв? Тэд бусад бүх галилчуудаас илүү нүгэлтнүүд байсан тул тийхүү зовсон гэж та нар бодно уу?
Үгүй, би та нарт хэлье. Хэрв гэмшихгүй бол та нар бүгд үүний адил мөхнө. Эсвэл Силамын цамхаг унахад үгсэн тэдгээр 18 нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртөнгүүд байсан гэж та нар бодно уу? Үгүй. Би та нарт хэлье. Хэрв гэмшихгүй бол та нар бүгд үүний адил мөхнө гэж. Хоёр л сонголт байна. Гэмших эсвэл мөхөх. Энэ бол Есүсийн хэлсэн үг юм шүү. Тэгэхээр гэмшил нь итгэлд хүрэх зам гэж бид үзсэн. Тэгвэл бүгдээрээ цааш хөдлөхөөс өмнө итгэлийн мөн чанарын талаар жаахан үзцгээе. Өмнө нь миний ишилсэн Ром 10:17 дугаар ишлэлд итгэл нь Бурхны үгийг сонсохоос ирдэг гэсэн байдаг. Энэ бол маш чухал зарчим юм. Итгэлийг Библи ямагт Бурхны үгт итгэх итгэл гэж тодорхойлдог. Итгэл нь гагцгүй Бурхны үгнээс төрдөг ажээ. Итгэл нь гагцгүй Бурхны үг дээр л төвлөрдөг. Хүмүүс би эмчтэй итгэдэг, намдаа итгэдэг, эсвэл аль нэг төрлийн хоолны дэглэм эмийн жорд итгэдэг гэж ярьдаг. Энэнд буруу юм байхгүй л дээ. Гэхдээ энэ нь бичээсийн яриад байдаг итгэл биш юм. Библийн итгэл нь ямагт Бурхны үгэн дээр суурилдаг. Бурхны үгэн дээр суурилаагүй л бол тухайн зүйл нь Библийн итгэл биш юм. Еврей 11-р бүлэгт итгэлийн тодорхойлолтыг өгсөн. Миний л мэдхийн энэ нь Библийн өгсөн цорын ганц тодорхойлолт байхаа. Библи өөр ямар нэг зүйлийг ингэж тодорхойлж хэлснийг би л мэдэхгүй. Еврей 11-ийн 1 дээр ингэж хэлж байна. Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал харагдахгүй зүйлсийн баталгаа мөн гэсэн байна. За тэгэхээр итгэл, найдвар хоёрын хооронд холбоо байдаг байх нь. Хүмүүст итгэл төрөхөөр найдвар төрдгийг би олж мэдсэн юм аа. Итгэл нь одоо цагийн төлөө, харин найдвар нь ирээдүйн төлөө юм. Итгэл нь бодиттой биет зүйл гэж хэлж болно. Энэ нь бидний зүрхэнд байдаг. Тэгэд энэ итгэл дээр үндэслэж ирээдүйн төлөөх найдвар төрдөг. Харин Бурхны үгдээр суурилаагүй найдвар нь ердөө л хүсэл төдий бодол юм. Итгэл нь бидний зүрхэнд байдаг бодиттой зүйл гэдгийг битгий мартаарай. Итгэл нь яг одоо яг бодиттой байдаг. Ром 10:10. Хүн зүрхэндээ итгэн зөвхт байдалд хүрч амаараа хүлээн зөвшөөрөн авралт хүрнэ гэж юм. Библийн итгэл нь тархинд биш зүрхэнд байгааг тэмдэглэнэ. Паул цааш нь ингэж хэлжээ. Хүн зүрхэндээ итгэн зөвхт байдалд хүрч амаараа хүлээн зөвшөөрөн авралт хүрнэ. Итгэнэ гэдэг нь шинэ гэрээнд үйл хөдлөлийг илэрхийлдэг. Итгэл нь хөдөлгөөнгүй зүйл. Оюуны үзэл бодол биш. Харин хүнийг шинэ зүйл рүү хөтөлдөг зүрхэнд амьдрагч зүйл юм. Итгэл нь үйл үг юм. Бид итгэлээр аврагдана. Хүн зөвхөн тархины итгэлтэй бол хизээч өөрчлөгдөхгүй. Та Библийн бүх доктриныг тархиндаа суулгачихсан атлаа яг л бах байдгаараа үлдэж болох юм. Харин зүрхэндээ итгэлтэй хүн авралт хүрнэ. Итгэл нь одоо цагийн зүйл бол найдвар нь ирээдүйн төлөө юм. Итгэл нь зүрхэнд, найдвар нь тархинд буй. 1-р Тесалоник 5:8 дээр Паул итгэл найдварын талаар өгүүлсэн. Тэгэд маш сонирхолтой дүрслэл хэрэгжилж юм. 1-р Тесалоник 5:8. Харин бид өдрийнх тул итгэлийн ба хайрын хуйг, дуулга болон авралын найдварыг өмсөн эрүүл ухаантай байцгаая. Энд хоёр төрлийн хуйг дуулга байгааг харж байна уу? Итгэл нь цээжвч. Цээжвч юуг хамгаалдаг вүлээ? Тийм ээ, зүрхийг. Харин найдвар нь дуулга гэсэн байгаа биз? Дуулга юуг хамгаалах вэ? Тийм ээ, толгойг. Итгэл нь зүрхэнд байдаг. Харин найдвар нь тархинд байдаг. Христчин хүн өөдрөг байх ёстой юм. Тиймээс христчин хүний хувьд найдвар маш чухал юм. Хэрв та гутран хүн бол үнэндээ итгэлэн үгүйс гэж байгаа хэрэг юм. Би найдварыг ингэж тодорхойлдог. Бурхны үг дээр тулгуурлан сайн сайхныг хүсэн хүлээхийг найдвар гин гэж. Жинхэнэ итгэгч хүн бүр сайн сайханд жинхнээсээ итгэх ёстой. Яагад гэвэл энэ амьдралд юу ч болсон
Бид Есүстэй мөнхөд хамт байна шүү дээ. Хэрв танд ийм найдвар байгаа бол хичнээн гутарсан ч, унсан ч хизээч бууж өгөхгүй. Яагад гэвэл танд итгэлээр тулсан найдвар байна. Харин одоо Еврэ 11-р бүлгээс дахин итгэлийн талаар сурцгаая. Еврэ 11 бол итгэлийн талаарх агуу их бүлэг юм шүү. Еврэ номын 11-ийн 3 дугаар эшлэл. Бурхны үгээр ертөнц бүтээгдсэн бөгөөд тийхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болгогдоогүйг бид итгэлээр ойлгодог. Итгэл нь биднийг үл үзэгдэх зүйлстэй холбодгийг ойлгох нь тун чухал юм. Итгэл нь ил зүйлсээр суурилдаггүй. Итгэл нь биднийг ил талбараас халиаж далд талбар руу аваачдаг юм. 2 дугаар Коринт 5:7-ыг харцгаая. Учир нь бид үзэгдэж байгаагаар бус харин итгэлээр алхаж байна. Энд сонголт байгааг харж байна уу? Харж байгаа бол итгэл хэрэггүй. Харагдахгүй байгаа зүйл дээр л итгэл хэрэгтэй. Тиймээс Паул итгэлээр алхдаг гэж хэлжээ. Бид харснараа биш, итгэснээрээ алхдаг. Лазарын булчны гадна Есүс Мартад "Хэрв чи итгэвэл Бурхны алдрыг харна" гэж би чамд хэлээгүй билүү хэмээн айлддаг. Тэгэхээр эхлээд юу ордог байх нь? Итгэл үү? Итгэхгүй харах уу? Тийм ээ, итгэх. Маш олон хүн би харахаараа итгэе гэдэг. Гэхдээ энэ худлаа юм. Яагаад гэвэл харж байхад итгэх шаардлагагүй шүү дээ. Харагдахгүй идэл итгэл хэрэгтэй. Бид харснараа биш, итгэснээрээ алхдаг. Олон хүмүүс хараад итгэе гэдэг л дээ. Энэ худлаа. Учир нь харсан бол итгэх хэрэггүй. Харж чадахгүй идэл итгэл хэрэгтэй шүү дээ. Бид харснараа биш, итгэснээрээ алхдаг. За түүнчлэн еврей болон грек эхийн харах юм бол итгэл нь доктрины сэдэв биш, харин зан чанарын сэдэв болохыг мэднэ. Бид Евангелийн сэтгэхүйгээр энэнийг буруу боддог болчихжээ. Бид итгэлийн талаар ярихдаа аль нэг доктриныг оюуны хүрээнд хүлээж авахтай адил сэтгэдэг. Гэхдээ үүндээ итгэл нь зан чанарын асуудал юм. Итгэлийг еврейгээр еминав, харин грекээр пистос гэдэг. Аль нь итгэмжтэй байдал, үнэнч байдал, бүрэн зориулт гэсэн утгатай. Үнээс үзвэл итгэл нь зан чанарын асуудал гэдэг нь үнэн болж байна. Есүс дагалдагч нартай "Та нар надтай хамт сорилоор туулна" гэсэн. Энэ бол итгэл. Энэ нь Есүстэй хамт үргэлжлүүлэх юм. Энэ нь хэн нэгэнд бүрэн зориулагдах юм. Еврэ 3:1-д "Тиймд тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах トゥ нараа бидний хүлээн зөвшөөрдөг илч ба тэргүүн тахилч болох Есүсийг бодогтун" гэж юм. Бид итгэлээ тунхаглахдаа тэргүүн тахилч Есүстэйг холбогддог. Энэ маш чухал юм шүү. Үүнийг битгий мартаарай. Есүс бол бидний тунхаглалын тэргүүн тахилч мөн. Та амаараа тунхаглал Есүс таны тэргүүн тахилч мөн. Дуугүй байгаад байвал тэр таны тэргүүн тахилч байж чадахгүй. Тиймээс итгэлээ тунхаглах нь ийм чухал юм. Еврей 4:14-д "Тиймээс тэнгэрт заларсан агуу тэргүүн тахилч болох Бурхны хүү Есүс бидэнд байгаа тул өөрсдийн хүлээн зөвшөөрдөг итгэлэн бат баримтлая" гэж юм. Бид тунхаглана, бид шалгагдана гэсэн ч бат баримтлсаар байна. Бат баримтлсаар байгаа цагт Есүс бидний тэргүүн тахилч хэвээрээ байна. Еврей 10:21-д "Мөн бидэнд Бурхны гэрдэх агуу тахилч байгаа тул өөрсдийн найдварын хүлээн зөвшөөрлөө гуйвалтгүй бат баримтлцгаая" гэж юм. Бид итгэлээс найдвар руу дэвшсэнийг анзаарв уу? Бидэнд итгэлээр тулсан найдвар байна. Бид итгэлээ тунхагласан, харин одоо бид найдвараа тунхаглаж байна. Энд гуйвалгүй гэж юм. Яагаад итгэлийн бат баримтлая гэж хэлсэн болов? Учир нь бидэнд маш их эсрэг үйлсэл, дарамт, урам хугалж, итгэлийг маань доош хийх зүйлс тулгарнаа. Энэ бол шийдвэрийн тулаан. Энэ бол тэсвэр төвчээрийн тулаан юм. Эцэст нь таны итгэл шалгадана гэдгийг хэлэх ёстой. Шалгагдаагүй итгэл Бурхны нүдэнд үн цэнэгүй. Есүс Эфесийн чуулганд "Галд цэвэршүүлсэн алт надаас худалдан ав" хэмээн айлдсан байдаг. Шалгалтыг давсан итгэл нь жинхэнэ итгэл юм.
эрт цагт галаар шалгагдаагүй алтыг ямар ч үн цэнийг үед тооцдог байжээ. Яаков номын 1-ийн 2-оос 4-р ишлэлийг харцгаая л да. Ах トゥ нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үзсэн. Та нарын итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэдгийг та нар мэдэх билээ. Тэсвэр хатуужл нь төгс үр дүнтэй байг. Тэгвэл та нар юугаарч дутахгүй төгс бүрэн бүтэн байна гэж хэлсэн байна. Та нар бүрэн дүүрэн төгс байхыг хүсэж байна уу? Тэгвэл тэсвэр хатуужилд ажиллаа хийх боломж олго. Энэ бол таны давах ёстой шалгуур юм. Петр. Ингэснээр та нарын итгэлийн шалгуур нь галаар шалгах боловч мөх алтнаас ч илүү үнэтэй байна. Есүс Христийн илчилтээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм гэсэн. Эцэст нь би танд нэг үг хэлмээр байна. Та энийг сонсохыг хүсэхгүй байх л да. Гэхдээ тэсвэр хатуужлыг нэг л замаар сурдаг. Ямар замаар болохыг мэдхүү? Тийм ээ. Тэсч төвчснээр. Бурхан та бүгдийг ерөөх болтугай.